дэлхийд тамхтай морин өртөө. Эзэн Чингис хааны үндэслэсэн их Монгол улс Евразийн их газрыг эрхшээж авахуд торгоны замаар хамгийн том, хамгийн өргөн худалдааны сүлжээ, бүхэл бүтэн соёл, цоо шин нээлт, шашин шүтлэг аюулгүй зорчиж, хүн төрлөختөн хөгжлийн нэгэн шатанд гарахад морьтон монголчуудын хамгаалалт хамгийн их үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Нүүдэлчин монголчуудын мянган жилийн өглөө өнөөдрийн энэ сайхан өглөө шиг Монголын их амар амгаланг ертөнцид тунхагладаг юм а. Өнөөдөр морин өртөө 1000 км-ийн уралдааны 6 дахь өдөр өвсний толгойд буусан хяруу наранд гялбан үзэгсэнд байгальд өнгөө нэмсэн арын сайхан хангаан цэнхрийн гүүрний 17 дугаар өртөөнөөс өнөөдрийн уралдаан эхэлнэ. Өнгөрсөн 5 өдрийн хүлэг болгон өөр газар бүр ондоо улаачдын аз ур ухааныг сорьсон туршлага хуримтлуулсан өдрүүд байлаа. Эхний 5 өдрийн уралдаанд Сидар компани улаач чунагийн удвал 2 төрөв, Тэргүүн сүрэг компани улаач Бат оюуны долгор сүрэн 1 төрөв, Арслангийн хүүхдүүд компани улаач Батбаатрын Эрдэнэт 1 төрөв, Хинтээ аймгийн улаач Хулганагийн Батхүү 1 төрөв, Хөвсгөл аймгийн улаач Ууганбаатрын Амар сайхан 1 төрөв эзлэн ялагчийн тэмдэг мөнгөн хазаарын эзэд болцоожээ. Өнөөдрийн уралдаанд мордийнх нь хөлөх хөнгөн явдал нь хурдан байгээ. Дэлхийн морьтнууд төслийн морин өртөө уралдааны 6 дахь өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхрийн гүүрний 17 дугаар өртөөнөөс 30 км уралдаж, Батцэнгэл сумын Элстэн 18 дугаар өртөөнд хүрч морьдоо юулээд цааш 32 км давхин Их Тамир сумын Их Үжиртийн 19 дугаар өртөөнд морьдоо сэлгэж, үргэлжлүүлэн 37 км довтолгож, Их Тамир сумын Ханун гол Үлзийт буланд байрлах 20 дугаар өртөөн дээр ирснээр өнөөдрийн 99 км-ийн уралдаан өндөрлөнө. Үндэсний морин соёлыг дэмжигч Тэргүүн сүрэг трейд. 5 4 3 2 1 Харчидоо. За 6 дахь өдрийн өглөөний гараа. За улаачт маань сайхан амарч ханаад. За амарч хонсон газар маань бол Цэнгэр сумын ардлын Харангай аймгийн Ордон мөрний оролдооны зохион байгуулдаг өргөөтийн дэмжигч бас л олон сайхан хурдан бийдээ одоо хиймэр шингэсэн ийм сайхан газар хоноглоод өглөө ингээ хөдөлж байгаа дүр зургийг харж байна. За өнөөдөр бол энд бас морьдон гайгүй байхаа л гэж одоо бид залбирч байгаа. За ерөнхийдөө бол бас харгаад гайгүй унагдсан шинжтэй морьд. За ер нь л унагдсан л одоо бөөн баярал болцоодог л болсон сүүлийн үед бол. За ингээл бүгд өглөөний одоо хоолн дээр морь. За тэгээд ингээд өглөө эрт жоохон сэвэндэн бол бас ажтайгаа ингээд эхний өртөн дээр үл явж байгаа. За Урангай аймгийн төлөөлж байгаа ихэнх тогтох. За Хөвсгөл аймгийн төлөөлөл амар сайхан. За аргарын албаны төлөөлөл оюун чимэг гэл бүгдөө хойно өмнө ороод одоо ингээл уралтанда. За мөрний ямар байгаагаас шалтгаална. За жилтэн сүрэн маань явж байна. Амар сайхан маань явж байна. За ихэнх тогтох маань явж байна. За ингээд эндээс гараад бол одоо шивэртийн аршаан гэж ярьдаг. За Монгол улс даяараа мэднэ.
Даалуун сайгаар Шаарангай аймгийн нэрийг бас олон түмнээ байн гаргаж яадаг. За энэ шивэртэй аршааны хажуугаар ороод за баруун тишээгээ даваад за тэр элстэй дээр барилах 18 дугаар өртөнд дээр очиж одоо унтлаа цаашаа явах хэрэгтэй. За зам бол ерөнхийдөө өксүр дүү зам. За ер нь бол даваагаан даваад хошоолын урдлын давааг даваад жоохон уруудна. За тэгээ дахиж жоохон өксөөд за тэр даваа бол харин нэлээ өндөртэй модтой даваа байгаа. За тэн дээр бол морио их сайжтайхан одоо гаргаж унах хэвээр. За шивэртэй аршааны хавийг бол одоо зөгийгээр нь бас хүмүүс маш их сайн мэддэг. За социализм үед бол одоо Монгол улсад зөгөө үржүүлжсэн бараг цорын ганц газар байх. Одоо зөгийн балыг зөвхөн эндээс л авдаг. За шивэрт гэдэг нь зөгийн балаараа алдартай тийм газар байлаа. За манай хаан даатгал компани зохит үер маань явж байна. За Жойжин сүрэн скатл компани. За ингээл хойно өмнө хойно ороод идэ улаачд маань яваад байгаа. Яа Доёнбаатар Очрордон гэдэг одоо манай Арангай аймгийн 2 төлөөлөл явж байна да. Нутагтаа өрөөд ирсэн. За галаагийн үед маань бол жоохон харамсалтай зүйл тохиолдсон. За өчигдрийн өртөөн дээр, сүүлийн өртөөн дээр морин амраасан цус гараад одоо морио орхиод машинд очилдсан. За өнөөдөр ингээд ихний өртөөн дээр бас морин зөвхөн 5 км-ч явж бодлого суугаад 2 өдөр дараалаад 40 минут гэдэг чинь бол цаг одоо нэлээд гарan. Тэгээд одоо нэлээд дээр явж байгаа одоо уралдаж байгаа хүний хувьд бол амжилтанд нөлөөлөх хэмжээний одоо торгол болчихлоо доо. За ингээд даваагаан даваад ороод Жон за ихэн тогтох маань энд ороод ирсэн уруудлаа. За араас нь ингээл хошооллын урдлын даваа. За ингээд за Эрдэнэт маань бол энэ шаргамар таарсан. За тэгээд өөрөө спортын үе юм. За үнэхээр энэ уралдаанд одоо орж байгаа. За түүнийг мэдэрсэн хүн гэдэг бас өөр юм да. Тэгээд даваа болгоны үед л одоо морио чирээл гүйчж байгаа юм. Тэгээд өөрөө одоо спортын учраас бэлтгэл ус их сайн байна. За тэрүүн сүрэг компани төлөөлөл за манай долгор сүрэн маань одоо модтой даваагаан давах гээд шигшиж явандаа сайхан формор таарсан юм байна. За ингээд энэ модтой даваа бол харин нэлээд тийм энэ одоо өртөөнүүдийн дунд бол баг хамгийн өндөр нь болоо да. Тийм даваа байсан. За ингээд даваагаан даваад уруудад бол цаашаа нэг 6 орчим км яваад барайнд орчихно. За одоо ингээд даваагаан даваад уруудж байгаа 4-6-ыг эхний дамирчдыг одоо харж байна. За Батхүү маань сайхан хүрээ алгамар таартсан шогшиж явна. За даваага өөдөө явж байгаа юм байна одоо. За Эрдэнэт маань нэлээ жоохон ууртай дул яваад байгаа бол та дараагүй тийм морин явахгүй. Өөрөө өчнөө одоо бараг 3-4 км шахуу газар ширж одоо морин гүйлээ. Өөрөө явахгүй гэдэг морин явдгаа. За манай Жойжин сүрэн маань ямар ч гэсэн энд явж байна. За удвал маань бол буугаад ороод иржээ. За хаан даатгалын зохитой ирж гисэн буугаад ороод ирсэн байна. За Ситар компани удвал зохитой иртэйгээ нийлж яваад ингээд урагшлалаа. За ямар ч гэсэн даваагаан давлаад манай Эрдэнэтийн хувьд 3 км одоо гүйсний ач гавь бол одоо харагдах байхаа л гэж бодож байна. За Монголын баг сумдын үндэсний холбооны гүн бэлэг аргуурын холбооны оюун чимэг хоёр уйлаа даваан дээр гарч ирээд уруудаж эхэлж байна. За морой нэлээ амрааж гарч ирсэн болтой. За манай хараа Арангай хоёр чинь нэлээ ардаас гарч ирээд одоо арийнхаа хоёр эмэгтэйг төрүүлж аваад өргөсөлж эхэллээ дээ. За одоо нутгийн дэвжээ гэж байдаг нутгийн морд. За нутгийн сайхан энэ буян шиг Арангай хоёр үг байна төшгөөлгүй дээ. За тэгээ энэ сайхан өртөөг бол хөрөлсөх маань амжилттай сайхан хийж дуусгасан. Үндэсний морин соёлыг дэмжигч Сидар.
Элистийн 18 дугаар өртөөний далбагар нудраг тоодгор дээлтэй адуучид улаачтай тосхоор уяан дээрээ харуулдана. Гэрт охид бүсгүүчүүд аргангаан алдар цагаан ааруул шинэхэн бясалгаар тавгаа засаж хоол цайг бэлтгээд тун завгүй. Улаачдын морины тоосоор хүүхдүүд гэрт гадаагүй хилдүүлгэн хөөрцгөлнө. Энэ дүр зургийг Монголын хаанаас ч харж болох нь хамгийн гайхамшигтай. За ингээд энэ өртөөн дээр охин тогтох маань төрүүлж ирлээ. Өнөөдөр арай л өөр үйл. Зөв өдөр болсон байх үү те. Гараа их сайхан байлаа. Тэгээд өнөөдөр төрүүллээ. За араас нь манай долгор сүрэн, чөлтөм сүрэн гэл одоо за хөрөлсөх маань өнөөдөр бас их сайн уралдсан юм байна энэ өртөөн дээр. Ороод ирлээ эхний 3-4 хүн дотор ороод ирж байна. За амар сайхан маань ингээд бас өрнийх эмээлийг хотон тохмоо нар харавчихгүй гэдээ одоо хамгаалж байгаа энэ зан үйл. Энд чинь л нөгөө Монгол соёлын дээдлээ зан үйлээ хайрлыг сурыг гэдэг байгаа зүйл шүү дээ. Ястай мөртөлөн. Гойдсон чи яг өчигдрээ хангаж. Нэмэлэг ордоор ороод авчаад застаа дэржигтэй явцсангүй. За манай оролдох хэрэг санагдаж байгаа. Гоё санагдчихэв. Ер нь оролцсмоор санагдаад айгүй сайхан биш үү. Тэгээ ер нь бол их удаан жахан амралттай байх болов уу гэж одоо би нарийн хоол мол бэлтцсэн байсан. Тэрийг эдэд амжилтгүй ганцхан хоол идэл явуулчлаа. Дэлхийд тамхтай морин өртөө. Үндэсний морин соёлыг дэмжигч Шунхлай групп. Улаачдын мордо сэлгэх дараагийн өртөө Архангай аймгийн Их Тамир сумын Хужиртын 19-р өртөө 32 км. За хөрөлсөхийн зохион байгуулсан одоо Элстийн давааны хажуудлын өртөөнөөс ингээд 19-р өртөө рүү мордож байгаа юм. За 19-р өртөө бол Их Тамир сумаа өнгөрөөд за Хужиртын хажуу гэдэг газарт Мөнхөт гэж одоо сайхан уяач хүн зохион байгуулж гисэн. За ингээд уруудаар сайхан нэг хэсэг тууж өгөнгүүтээ жижигхэн гушуу тойрч байгаа юм. За энэ гушуугаан тойрол за тэгэл Их Тамир руу ороод ирж байгаа юм да. За Их Тамир сумын хаврал дээр одоо халахтай яриа алдартай тайхрын сайхан гушууны урдуур дахиж өнгөрнө. За тэгээд Их Тамирын одоо гүүрийг гараад за цэсмэл замаан дагаж явсаар Хужиртын хажуу дээр очиж дуусах ёстой. За энэ хооронд бол 32 км-ийн замыг туулах ёстой. За тэгэхээр дэлхийн мөртнүүд олон өдрийн өртөлсөн уралдаан маань их сайхан үргэлжилж байна. Өнөөдөр бол 6 дахь өдөр нь явж байна. За өглөө гараанаасаа гарсан тамирчид маань сая Арангай аймгийн Их Тамир сумын Элсти гэдэг эхний өртөөн дээр хөдлөө. Тэндээсээ морилээ дараагийн өртөө буюу бас мөн Их Тамир сумынхаа Хужиртын өртөө рүү хөдөлсөн. За бол та бүхний харж байгаа сайхан домогтой сайхан тайхар жилүүн хийж байгаа манай тамирчид маань гарч байна. Тамирын голын хөвөөнөө Архангай аймгийн 9 гайхамшигын нэг Түрэг, Уйгар, Монгол, Төвд, Манж, Хятад зэрэг эрт хэдүүгийн олон улс үндэсний хэлээр бичсэн 7-оос 17 дугаар зууны үеийн 150 гаруй бичээсийг өөртөө хадгалсан 18 м өндөр тайгар химээх боржин чулуу цохооны өмнөр гарч Монголын нууц товчоондж тамир нэрээрээ бичигдсэн байдаг айс авда төмөрлөгийн эртний дурсгалаас эхлээд хүннүүгийн язгууртнуудын буш бүхнийг хадгалсан хосгүй үзэгсэлэнт холын хөндийгөөр 17 улаач бүхэлж явна. Тэдний дунд байнга л хөгжөн ярианы сэдв болдог Тамирын голын хүү очир арвдан довтолгож яваа. За Их Тамирын гүүрээр гарцгааж байна. За Эрдэнэт маань гарлаа. За гүүрэн дээр бид бас машин дэргийн зогсоогоод одоо морьтой хүнээ эвтэйхэн гаргахыг бодохгүй болоос болохгүй. За амар сайхан чөлтөмсөрөө хоёр гараа явчлаа. За араас наран зул маань сайхан бормоор таарсан байна. За ингээд Их Тамир сумын орд руу буугаад за засамлаан дагаал. За эндээс бол нэг 10 орчим километр яваад одоо өртөөн дээрээ очих хэвээр. За хөрөлсөх маань явж байна. За хөрөлсөх маань ер нь явн чангарч байгаа. За ер нь чангарахгүй байгаа ч баалгатай. Ер нь бүгдөө л одоо морь улам сайн ундаг болж байна. За улам л гашир ундаг болж байна. За морийг одоо эдэлж байгаа эдлэгээ тэр харьцаж байгаа харьцаа эднэр бол одоо шал өөр болж байгаа нь бол энэ 5 хоногт бол ажиглагдж байгаа юм.
За гүн бэлэг маань өнгөрлөөд за галаа маань түрүү ачуулсан сайхан шаргамар даарцсан урагшилж явна. За удвал маань за засмал зумынхаа хажуугаар за дээдлийн динжээр нь долгор сүр хоёр маань уйлаа. За хоёулаа холбож бод уралдчихлаа. Ёстой нэг жинк яг уралдаан нэмэрл явж байгаа юм шиг хоёулаа уралдаж байна да. За хоёулаа сумын алдарт уяацалтай. Нэг нь Өрөнгө аймгийн Баянгол сумын алдарт, нэг нь Өрөнгө аймгийн Хар хорин сумын алдарт уяач. Хоёулаа морь үйдэг. За удвал долгор сүрэнгээс 3 жилийн өмнө сумын алдарт уяац сол хүртсэн. За бас л их л сайхан сонирхолтой гişээ юм да. Хоёулаа сумын алдарт уяач хүн хоёулаа бас нэг эн тэнцүү хүмүүр таарад тэгээ хоёулаа холбож уралдаад байгаа эднэрд бол бас л их гоё харагдаж байна. За сая нэг хэсэг сайхан явуулаад одоо морио жоохон амраагаад за энэ бол одоо алдарт уяачд бол морион бол хэрхэн яаж авчиж уу гэдэг юм бол хинээр залахгүй мэдлгүй яг уу. За банзрагч маань явж байгаа бол та. За ер нь бол бас одоо нэлээд өгсөн байна. Одоо 3-4 км яваад өртөн дээр очихондоо. За ерөнхийдөө бол жоохон ер нь одоо тэр гүүрнээс гулаад өртөө хүртэл бол одоо байнгийн өксүүртэй тийм өксүүр газар байгаа. Морд бас нэлээд жоохон ядарч очих байх. За очир аравдангийн аав гүүрэн дээр хүүгээ үлээгээд за одоо тэгээд уралдаж яваа хүн чинь аавтайгаа одоо тухтай зогсоод 5 үг солих одоо зав. Яг үннийг хэлгээд гараагүй. За яаж уралдаж байгаа талаар сонины сонсоод 2 дүүтэй цуг ингээд одоо мотоциклтай хажуугаар нь ингээд тавьж байгаа. Бас их сонирхолтой их сайхан зурглал байна. За манай Оюнбаатар маань өртөөрөөгөө явж байна да. За энэ өртөөн дээр төрүүлж очсон. Тэгээд Оюнбаатар одоо олон өдрөл дандаа сүүлмшгэж явсан боловч энэ өртөөн дээр одоо төрүүлж аргагүй л нутгийн морь нутгийн дэвжээ Оюнбаатарыг маань төссөн. За хөрөлсөх за охин дутах гэдэг ер нь голдуу ардтуу дундаас хойш яваад байсан залуучууд энэ өртөөн дээр дандаа төрүүлж ирж байна. За наран зул маань ч гэсэн ихний дөрвөөр ороод ирж байна. Ситар компани, Удвал, тэргүүн сүрэг компани, Долгор сүрэн, за 10 гэрийн оюун чимэг гээд бөөнөр ирээд за нэг 500 орчим метрийн өмнө буугаад одоо эмээлийн сайхан сэвээд за ер нь морио нилээ ядарсан байх. За эмээлийн бол авчичоод малын эмчийн үзлэгэнд орхон зүйтэй юм аа л гэж үзэж байгаа бол та байна да. Энэ нь ч бас одоо зарим үед бол ондог. Гэхдээ унжуу улаач хүн бол өөрөө морио хэр зэрэг амсгаатай байгаа, өндөр байгаа, нам байгаа гэдгийг бол багцаагаараа мэднэ. За энэ дөрв бол одоо ямар ч гэсэн шийдвэрийн зөв байхаа л гэж бодож байна. Дэлхийд тамхтай морин өртөө. Үндэсний морин соёлыг дэмжигч Skytel. Төв аймгийн Эрдэнэ сан цумын өвөр уснаас гарсан улаачид 6 дахь өдрийн 19-р өртөөн дээр ирэхэд 1000 км-ээс 626 км-ийг нь туулжээ. Хангаа газрын хүч тамир сайтай морд улаачдад уралдах урам өгч тэмцээн улам өрсөл дөнтэй болох шинжтэй. За Оюнбаатар ястаа нэг нилээ араас орж ирвэ. Хамгийн сүүлд гараад тэгээд араас за сайхан чөлөг унлаа та. Биш явдаг үе юм аа. Ястаа нэг морь ичлийн шаарл морийг. Энд мөрөхийн аргагүй хөлөг байна. Зайгийнхээ гоорстай хөлөг лонсээ тоолж ирлээ. Зам бай. Зам бол сайхан. Осон цэгэр дэрлэгтэй бас хэр дахиж байна. Гой тавьж байна. На сайлан нүнэрсэн гэдэг шиг сайхан цэгэр дэрлэгнүүд одоо морины хөлсөнд навч байна. Харин энийг ихлэ гангарааны дийлээд байсан маа. Тэгэл одоо мөн дээр бисчлээ. Одоо тэгээ бүр гоё дурсгалтай болно шүү дээ. Энэ боолтаад. Одоо энийг чи ингээ гоё үлгүрт үлгөөд ингээ шкаф зураг. Хөлстэй чигэрнэ гэдэг байхгүй юу? Тэгээ би миний 1000 км хамт туулсан дээр шүү гэлээ. Хөлстэй зэлээд яхаа. Сая морио чагнуулаа хэр орж ирв? Өнөөдөр 2 дахь өдрийн уралдаа. Морины зүрхэн сахилцуултал орж ирлээ. Тий. Тэгээд 2 дахь өртөнд бас давгүй дээгүүр ороод ирлээ. Шивэртэй халуун ярьчнаар хажуугаар шивэртэй даваад авсан. Тэр жоохон чанга талтай байсан шүү. Аюулын даваа байлаа шүү. Ер нь биднээс ер нь туулсан зам даваа бартаараас ер нь хамгийн чанга даваа тэрний үед морио хөдөлж орсон. Морио хөдлөөд нэрнээс ажиллаж байгаа тэгээд арга хичээл гарч ирлээ. Унсан морь хэр байсан? Унсан морь давгүй. Давгүй бас нэг 7-8 дээр ороод ирсэн. Энэ уралдаанаас хойш найзалж байгаа
галаа гэдэг нэг сайхан андтай болж байгаа тий. Анд жоохон морин яваагүй сая торгуулсан, өчтөр торгуулсан. Зүгээр 4-5 км яваад мөр дэлбэр нэгжүүл нь барахтай байхгүй. Цатгалан тэгээд нэг жоохон эмгэгтэй байсан бол дэлбэрч байгаа. Тэгээд галаадаа бол жоохон юу бол байна. Галаа маань жоохон сэтгэлээс гайг болох байх тий. Жоохон урагшлах байл бид. Дахиад 3 урттай байна. Галаа гал жоохон урагшлаас л гэж амьд төсөйд галаадаа. Өнөөдөр харьцангуй амжилттай явж байна. Одоо 3 өдрийн уралдаа болсон. Одоо 3 өдөр болчиход байгаа тийм ээ. За ямар ч юм одоо 3 дахь ишигээ дахиад дараагийнх руу гайг явах болно да. Тэгээ та нөгөө 3 дахь бас гайг явуулахыг бодож байна да. Одоо бол би хаал бүр чиг хүрсэн ба шүү дээ. Тий, би хаал одоо ямар ч өвчин байхгүй завгүй байхгүй. Сайхан болж ид жигдрэл явжлээ. Тэгээд голдоо ороод жигдэрчлээ. Тэгээд одоо яах вэ? Явжлээ да. Үндэсний морин соёлыг дэмжигч хаан даатгал. Очрооны цагийг бичээрэй. Оо сайхан явуу. Нутгийнхаа морийг унаад өнөөдөр сайхан байна. Мордууд нь ч сайхан байна гэж байна. Намайг мордууд ирсэн. Уулаад дараа явуулсан. За одоо 6 өдөр явц 3 өдөр үлдэж байна. Босод тамирчин бол ер нь одоо ингээд тактиктай ер нь галгараад эхэлсэн шүү. Цугаараа морой мэддэг болцсон одоо. Тэгэж явна, ингэж явна гэдгийг ерөөсөө цугаараа мэдчихэж байгаа хүмүүс. Очроодс бас дутхгүй шүү дээ. Би дутхгүй. Би бас морой мэдээд одоо мэддэг болж шүү дээ ерөөсөө. 6 өдөр явчихж байгаа юм чинь. Морой яаж явуулж байна? Морой одоо ингээд нэг хэсэг явуулаад тэгэл нэг жоохон амрагаас гээл явж байна. Тэгээ амаагүй амраахаар тэгээ нөгөө хүмүүс бас алдчих. Тий. Ороор тайхарч болоог үзлээ. Үнэхээр сайхан байна. Бас бахархартай сайхан л юм. Шигтэй халуун ярьснаас ууж амж юу? Хажуухна харна гэсэн. Амцсан. Тэгээ ус. Халуун ярьсны яг хажуугаар өнгөрөхтэй. Төрүүлээд гараад ирсэн юм чи. 6 дахь өдрийн уралдаан хэрэг. Оо дажгүй сайхан. Гараа сайн гарлаа. Сайн явж ирлээ. Тайхарч лууны хажуугаар дэмгал гарсан. Ямар вэ? Оо сайхан. Сайхан том. Тийм сайхан ургаа хад байт юм биш үү? Анхудаа харж байгаа юм уу? Анхудаа л харж. Сайхан. Анхудаа Сайхан байсан бол сайхан сонирхоод нэг тойрчмоор л байлаа. Охиногийн морины зүрхний шилдэг өмнөх өртөнд дэр хэд байсан бэ? 88. 18, 72. Ер нь бол яхан өндөр байл гэсэн. Ерөнхийдөө уралдаан дээр бол хамгийн гол анхаарах морины зүрхний цогц шүү. Одоо ингээд 72-оос дээш байх бол эхний чанал 2 дахь чаналт шүү дээ, тийм ээ. 2 дахь чаналт чинь тэгээд 72-оос дээш өндөр гарах юм бол 15 минутаар торгуулах боломжтой шүү. Тийм ээ. Мэдж байгаа. Тэр юм сайн. 72 бичүүлээд суулгаас байна. За. Өнөөдрийн уралдаан ерөнхийдөө байгаль цаг уурс гэсэн бас сайхан байна оо. Ерөнхийдөө бас яхан сэрүүхэн дүү. Яг уралдаанч мориндоо ч гэсэн юм бол унаачтаа ч гэсэн юм бол хамаа сайхан байна. Ер нь харьцангуй манайх улмал дурслагч байдаг. Ер нь нэг л хүн торгууллаад цагаар шит нь бол яг нөгөө хэвийн байдлаар л орчиж байна. Энэ тэмцээнд дуусны дараа хүн болгон өөрийн гэсэн рекордтай болно гэж байгаа шүү дээ. Тэгээ тэрний төлөө би амжилттай явъя л гэж бодож байна. Морь эдэлж байгаа, ах ус соёлоо эдэлж байгаа яг энэ газрын мордууд бол хамаагүй сайхан урд юм байна. Одоо өнөөдрийн чинь л ерөөсө 44 55 тал яваад шүү дээ. Үзүүрийн хүмүүс. За манай галаа уралдаан хэрэг явж байна. Оо дажгүй. Сайн явж. Эхний өртөнд дэр яв. Эхний өртөнд дээр морь гараад байгаа явахгүй болохоор нэг 80 минут жоохон торгуулжтай. Нилээ хойш натандаа цаг юм. одоо ер нь хаччих. Хоёр гэж. Одоо 3 өдөр уралдаа болж байгаа яах вэ? Одоо л өрсөлдөх гэж байна. 3 өдөр төр нөхчихөө сайн цагуудаа. Ер нь сайн явах юм бол нөхөн л гэж боддог. Өөлөөгүй өөрөө ядарчлаа бүр. Мангар их хөтлөжгүйгээд. Тэсүүлдээ бүр яах хүргээд ирсэн. Яг хоо Торгуулаагүй. Мордөө жогоон жидлээ л хичлээ бэртээ. Моциг л бит юунаа. Мордөө уналдаа гэж. Хичээл хэлмээр байт. энэ одоо нэг өртөө үлдсэн сугасан морь хэрэг. Тэгээд одоо хайл ямар гол юм шүү дээ. Хүн болгон голоо солиод байвал тэгэл хүн болгон сайхныг унахыг л хүсэж шүү дээ.
уралдааны ч утга нь алдчих юм болов. Тийм үстэй. Гэж бодож байна. Дураараш дөрмөрөл явъя да. Юу л баахын дүү? Морин яв. Морин явдгүй юу? За одоо энэ өртөөндөөс гайгүй сайхан мөр таах байл гэдэг. Гүмбэлэгт маань арай хоньны мөр өгчөөгүй байгаа. Дээр нь ташуура гээгч ямар ч олиг байх вэ? Өмнөх өртөөнүүдэд мориндоо дуу хүртэл дуулж өгөөд их л цоглог явсан юмсан. Битгий үлдээ охин минь цаан чин олон өртөө бий. Шандас тхүүлэг таарчил таараа. Үндэсний морин соёлыг дэмжигч Монгол чих металл. Та мордо яатсан? Хэд хоногийн өмнөөс оноо хөсөлгөө 10 хоногийн өмнөөс уяагаар бас идлээд тээс хойлоо. Тэгээд нутгийн бос ах トゥ усаас сайхан өдөөмөрдөөс бас туслаж дэмжсэн. Тэгээд бас их дэмжсэн дүүнэртэй бас баярлалаа. Зургаадах өдрийн 99 км-ийн уралдаан Их Тамир сумын Ханун голын Үлзийт буланд байрлах 20 дугаар өртөө 37 км. Улаачид мордоо сэлгээд Ханун голд байрлах өнөөдрийн сүүлийн өртөө рүү мордлоо. Өртөө болгоны эзэгтэй Монгол бүсгүйчүүд уул усаа аргадан аян замынхан барцдыг арилгаж, эсэм мэнд зорьсон газраа хүрэхийг өрөөн сүүн цацлаа өргөж улаачдаа үддэгэ. Үндэсний морин соёлыг дэмжигч Арслангийн хүүхдүүд. За ингээд өдөр одоо нар нэлээ хэвэж байгаа учраас завлаачт маань бас нэг тэгж хурдалж гарахгүй байна. Мэдээж бас дөнгөж гарангуут нь өксөр хөдөл байгаа учраас тэрийг бодолцож байгаа бах. За ингээд энэ хөдлийг даваад хөндий өгсөн модтой жижиг даваагаар давна. Одоо нэг хөндийг шувтан уруудсаар байгаад Хануу голын хэрэг дээр байгаа 20 дугаар өртөөн дээр очих ёстой. Энэ 29 өртөөн дотор хамгийн хол өртөө байгаа. За одоо 37 км-ийг туулах ёстой. За энэ жил төмсөр нь доллар сүрүү 2 жоохон нөгөөдүүлээсээ тасарсан бололтой. За ер нь доллар сүрүү маань бол нэлээд хаттай юм да. Ер нь бас мордсон морь болгон гайгүй мөр таарч байна. За Эрдэнэт маань бол харахгүй сайн мөрлөл гэж байгаа болтой. Мориндан сэтгэл хангалуун байгаа болтой. За энэ мөнгөт мордыг сайхан сойсон байсан. Бас одоо бас дараа нь улаачд бол энэ өртөөний морд маш их сайхан байлаа гэж бөөм баяр болцоож байсан. За наран зул маань 5-8-тай сайхан хүрэн морь таарсан. Жоохон тарган дуулуудаа бас. За манай ганзрагч маань сайхан хар хэрмэр таарсан. Урагшилж байна. За урд нь одоо хаан даатгалын зогт баяр явна. За охин дохтох маань энд одоо сайхан хонгор морь таарсан. За ер нь бол тэгээд насаараа адуун дээр байсан хүн, адуучин хүн гэдгийг зүгээр өнөөдөр морь унаас сурсан. За хаяа нэг морь ундаг хүний ялгаа бол маш их харагддаг юм байна лээ.
хэдийгээр одоо төрүүлээд нэг их хоц тавьгаад байхгүй байгаа боловч охин тогтох Батхүү нарын морь унж байгаа, Галаа нарын морь унж байгаа бол арай л нэг өрмөц, арай л нэг илүү харагдаад байдгийг. За долгор сүрэн маань эхний хоёр үн дээр бол шахаж аваачаал нийлүүлж байна. За гүмбэлэг маань сая өртөн дээр за дараагүй баг хөвгт юм да. Мориндоо сэтгэл хангалуун бус байгаагаас жоохон гомдсон байх. За тэгээ гомдоогийн шахагч нарын сайхан тайлах шиг болно лээ. Сайхан бормор таарцсан. За ингээд нэг сайхан хөндий өгсөж давхиад ийм хавцалтай, адаар шавстай маш их гоё тийм хавцал байна лээ. За энэ хавцал руу орж ирээд за ингээд сайхан модон дундуур дээшээ өгсөд даваагаан давна. За даваагаан даваад бол цаашаага ёстой нэг шөөгүүлүүдээс өөр арга байхгүй. Урууданда. За ингээд даваагаад юм бол бүгдөө за морой хайрлаад эвтэйхэн гарцгааж явах шиг байна. За энэ ч зөв. За Уянбаатар хөрөлсөх. За гал удрах гэж явцгааж байна да. За амар сайхан Эрдэнэт хоёр маань хоёулаа давааны хорой дээр хариугүй гарах гээл наадлын жижиг дажаалгыг гарч байна. За амар сайхан Хөвсгөл аймгийн төлөөлж оролцож байгаа. За бас нэлээд залуу хүн боловч нэлээд хашир морийг их сайхан ундаг. За ингээд даваан дээр гарч ирээд удвал маань банзарагчтай хоёлаа овоогоон тойроод за Эрдэнэт охин тогтох гэл ингээд уруудлаадаа даваагаан даваад за очир арвдаараас нь 5 дээр гараад ирлээ. За гал удрах гараад ирлээ. За ингээд голоо даваагаан даваад сайхан хөндийгөө уруудна. За хөндийгөө уруудаж тал дээр гарч ирээл. За одоо тэр тал дээр бол их тамир сумын одоо наадам зохион байгуулагддаг. Бас л олон сайхан хурдан гурц буйдын тоосоо өргөдөг ийм газар юм байна лээ. За тэгээд энийг одоо барайнаас нь гараа руу одоо бид сөрж уралдах юм. За шовтон дандаа уруудаж уралдах учраас бол за даваагаан давтсан тамирчид бол нэлээд жоохон шуурхай дуу явж байгаа нь ажиглагдж байсан. Жүлтэн сүрэн Монгол Чех металл компани төлөөлөл. За удвал маань гүмбэлэгтэй явж байна. За ус хэрэгтэй л гэдэг болтой Эрдэнэт маань. За зарим нийт маань усаа өөрсдөө аваа явна. За зарим нь бол бас зам зуур одоо ингээд зохион байгуулагчдаас ус авна. Тэгэхээр янз бүрийн л байдлаар одоо ямар ч л гэсэн цангаахгүй төлөө бид ажиллах хэрэгтэй. За ингээд нэг хэсэг адуутай сайхан таарцсан. За долгор сүрэн дэргүүтэй эхний гурван маань явж байна. За энд бас нэг сони юм ажиглагдж байгаа нь манай Чойжл сүрэн маань энэ цагаас хойш бол одоо дандаа голдуу зайд явсан да. Ингээд төгсгөлийн 350 км газрыг зайд явсан. Одоо Чойжоор бол одоо энийг бахархаас өөр аргагүй одоо ийм насны хүн тэгээ морийг ингээд зайдан жоох өгч унаад явж яах гэдэг нь үнэхээр гайхалтай юм. За ингэж одоо бид дуутай шуутай явсаар өнөөдрийн 99 км уралдааныг Хануу голынхан хөвөн дээр ирээд дуусгасан. Үндэсний морин соёлыг дэмжигч Нутгийн буян групп. Үндэсний морин соёлыг дэмжигч Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо. Үүлэс хөшөлдсөн өндөр даваанууд, үлэмж төгс тамирын гол, чулуу бүрэн буурал түүх өгүүлэх эртний хэрэгсүүрүүд өнөөдрийн улаачдыг замчилсан 99 км-ийн уралдаан өндөрлөж 4 цаг 8 минутаар тэргүүн сүрэг компани улаач Бат оюуны долгор сүрэн 2 туудагаа төрүүлж хазаар энгэрийн тэмдгээр шагнууллаа. Өнөөдрийн уралдааны хамгийн сүүлчийн улаач 6 цаг 34 минут тууллаа. Үндэсний морин соёлыг дэмжигч Royal House Construction. Жохон шудраг бусал байна. Нөгөө нэг өөр хангад байхад жохон товчлсон гэж яриад бид нэр дүрм зохиогоод за одоо эндээс хойш ерөөсөө газар товчлохгүй шүүгээ яриад тэгээд нөгөө дүрмэн зохиосон байхгүй юу? Тийм болохоор одоо дүрм л бол дүрм тэгээд сайхан дүрмэн биелүүлэл явчмаар шүү дээ.
Бас дээрэс нь нөгөө сүүлийн үлдэгдэлнийг запасны 2 3 мөр баг штэ. Тэрэн дээр одоо хүмүүс нь миний мөр жоохон тиймэрхүү маа, иймэрхүү юм аа гэд нэг жоохон шалдаг хэлээд үлдэгдэл мордууд нь сайн байх юм бол тэрийг бүр гялс дорн солиод унцгаачих юм. Өнөөдөр л ихэд сая бид хэдий гарангуут Эрдэнэт морь солиод унж ийлээ. Тэгээ намайг өглөө солих гэхээр бүгдээрээ жигж үгүй чи малын эмчрөөч үгээл 2 зохион байгуулах учраас гүүгээл намайг ерөөсөө унуулах гэсээр гол унаас. 2 дугаар өртөн дээр бол үнэхээр нэг ч унагдаагүй мөр таарсан. Дэмжтэй хэлж нэг солид юм уу гэж нэг хэлэх гэцнээ тэгээд одоо айвал тэгэл дураараа байнга морь солилоо ч юм уу гэл тэгэл мэдээж л өрсөлдөөнтэй юм чи тэгэл яриа гарах бах гэж бодоод за гэт. Үнэхээр баруун 30 км 3 км гарan гүйсээ. Тэгээд би чи одоо тэр цаанаас дандаа юм нэг юм шихуу юм унаад явахгүй шихуу юм унаад ер нь бас мэлээл явсан. Тэгээд тэрэн дээр бол би ч гэсэн юм яриаггүй. Тэгээд энэ рүү орж ирэл дээрсэн морио малаа цөмөрөн солих маягийн голох маягийн тэр яриад тэр бол ер нь өрсөлдөж байгаа улсуудын дунд бол муухай л санагдаж байна. Эмэгтэйчүүд чинь нэг гэрт үйдэн штэ. Орой ороод би өстө тэрэнд хэлээ гэл хэл шаардлагасан өдөр ирэх тосом л буцаасан л хүмүүс харагдаж байгаа. Сая хүртэл одоо үзүүрийн 6 морины 4 нэмэгтэй. Тэгээд би за би нэг тактикаа өөрчлөж зайдаа яваад яг үндсэн жингээр яваад үзье гэж байна. Одоо бол энэс цаашаага сайн морь таарах юм бол би шууд зайдаа явчих юм гэж байна. Шондор байгаа морь дүүтлэх шодрох ус байна. Суглаахан бол яг бид нар ямар ч бодлонгоо сугалж байгаа шүү дээ. Тэгээд одоо таарж байгаа морьд нь тэгэл ерөөсөө идэлгдээгүй тарган морь таарчих юм л тэгэл явж дайраа байгаа. Биднэрт өгж байгаа энэ өртөөнд бэлдэж байгаа энэ хов хүмүүс морьтой их сайхан хөнгөрүүлмээр. Тэг хөнгөрүүлж байгаа гэж нэг 2 шөнө ой чоноод энэ морьдод хөнгөрөхгүй шүү дээ. Ер нь унхаа гэлчихсэн. Тэгээд нөө өөрөөсөө одоо дотроо өөрсдийнхөө морийг хайрлаа л гэж бодож байгаа байх. Гэхдээ бол ер нь бол энэ бол хайр биш ээ. Адуу мал брэнд нүүдэлчдийн цахим сүлжээ малчны хотноос дэлхийн зах зээлд. Монголчууд бид дэлхийд гайхуулах дахин давтагдшгүй нүүдлийн соёл иргэншилтэй улсаа. Монгол омгшил, Монгол ондоочлын тулгцыг нь морин соёл байдаг билээ. Үүний нэгэн хэсэг нь яалтчгүй морь ургалах соёл юм а. Морь ургалахын тулд уурга, хувь, уурганы морио бэлтгэхээс Монгол ахуйн үнэт өв бий болдог. Морин соёлоо дээдлэн дэлгэрүүлэхийг уриалж яваа улаачид 6 дахь өдрөө морь уургалан уран уургаж бугуулчаа шалгарууллаа. Маргааш тэднийг дахин шин уралдаан хүлээж байна. Амжилт хүсье улаачдаа.